би хоёр дахь аяллаа эхлүүлэх гэж байна. Тэгээд нэг дахь аялал бол Улаанбаатараас Архангаа. Тэгээ хоёр дахь аялал бол Архангаагаас Замхан руу аяллаа. Хоёр дахь аялал маань бол тэгээ би энэ влогоор хоёр дахь аяллаа ингээ яасан хийсэн, ямар замаар явсан, зам нь ямар байсан, тэгээ хэдэн километр явснаа бүгдийн сайхан тайлбарлаж өгөн. Тэгээ мөн ямар газар хоноглосон, хэдэн төгрөгөөр буудалсан бүгдийн сайхан тайлбарлаж өгнө. Тэгээд бичлэгтэй хамт байгаарай. Архангаа аймгийн төвөөс их Таймар сум хүртэл 27 км цаашлаад 100 км давхаад бид Чулуутын хавцал орж голын урсгал харж баясаад дараа сайхан өөрийн гарын цэвэнга голын ирэг дээр амтархан идлээ. Голын усан сууж толгоогоо норгож сэрүүцээд цааш явлаа. Цаашаа 20 км яваад тэрхийн цагаан нуурын урдуур чигээрээ засмал замаараа цааш явлаа. Тэрхийн цагаан нуурыг холоос харахад сайхан үзэмжтэй харагдаж байлаа. 57 км яваад Захир сум ороод тэгээд хойш Завхаа аймгийн нутаг дэвсгэр рүү ордог Солонготын даваагаар давлаа. Маш сүрдэм нуруу бөгөөд цас мөсөн зарим хэсэгтээ хайлаагүй байсан. Өнгийн цэцгээс ургасан том сайхан тарвагтай нуруу байлаа. Солонготын даваад их уул сум орж 70 давхар хуушрээдлээ. Та нар энэ бичлэгийг интернетээс үзнэ үү? Дараа нь Тосон Цингэл сум руу нэмэлт хүнсээ авахар тавилаа. Захир сумаас тааш Тосон Цингэл сум ортол 120 км байлаа. Дэлгүүрээс нь зарим авч эзэншгээ аяллаа өргөжлүүлээ. Тосон Цингэл сумаас 60 км яваад Тэлмэн суманд ирлээ. Жижиг сум чиглээ замынхаа урд маш цэвэрхэн түрээсийн байшингууд байлаа. Хоногийн 80,000 төгрөг маш тухтай унтаж амарцгаалаа. Өглөөний ундаа уугаад цааш хөдлөлөө. Тэлмэн сумаас 44 км явхад Хүрлээгийн Гуанз гэх зам салдаг газар ирлээ. Хүрлээгийн Гуанзнаас Шорон замаараа баруун гар тийш эргээд улаагчны хар нуур руу явдаг зам байдаг ч гэлээ. Чулуу ихтэй, салаа зам ихтэй гэсэн учраас бид сайхан засмал замаараа 45 км загастай нуруу давангууд баруун гар тийш Яруу сум гэсэн сумаар Шорон зам руу саллаа. Шорон зам руу ороод 30 км явхад Яруу сумын нутаг харагдах нь тэрэ. Сумын төв рүү орж бензинээ нэмлээ. Ганцхан колог байдгийн байна лөө шүү. Тиймээс бензинээ байнга дургиж яваарай аялагчдаа. Тэгтэл ашгүй сумын захиргааны ажилчид нь нуур руу очиж амрах гэж байгаа гэсэн учраас бидний дагаараа нуурын зүг хөдөллөө. Зам нь бол саадгүй сайхан Шорон зам байсан. Том чулуу эсч байсангүй. Би шууд нуурын эрэг дээр тулж ирлээ. Өвөө минь миний зураг авалтанд тохирох гоё эргийг олохын тулд нуурын баруун талаар нуурын хой зүг рүү явлаа. Тэр хэсгийн зам харин ургаа чулуу ихтэй, элс жигтэй байлаа. Машинууд элсэнд сууж байсан ч өвөө минь туршлагатай жолооч учраас ямар ч саадгүй явсаар нуур хайхан том элсэнд манханд хүргэж ирсэн юм. Бид тэнд өдрийн цагаа уугаад хэсэг амарлаа. Би усны хувцас сольж өмсөд давсгүй цэнгэн нууран дээр шумбаж тоглолоо. Олон цаг гоё тоглосон доо. What the fuck?
байж. Just a young girl with views. I was uptight, wanna let loose. I was dreaming, bigger things, and wanna leave my old life behind. Not a yes sir, not a follower. The parts of the mold never seen before you. Take a number. I was lightning before the thunder. People laughing in my glasses, but I was scheming for the masses. Who do you think you are? Буцах замд харваг хаасайгүй байлаа. Буцах замдаа Улаастай хотод Улаастай буудал дээр буудаллаа. Өглөө Улаастай хотоор тэнд сайхан танилцлаа. Хамгийн гайхалтай нь юу гэж CU байдаггүй юм билий. Манай ээж өглөө CU-гээс кофе авч уух гэсэн чинь CU-г нь олдоггүй. Улаастай хотын хамгийн том дэлгүүр нь миний дэлгүүр юм шиг байлээ. Нөмөр ерөөсө харагдаагүй. Тэгэл Улаастай хотоор нааша цаашаа баахан тийсээ. Улаастай хотод ер нь орон сууц өндөр барилгын ховор юм шиг байлээ. Миний Улаастай хотод харсан хамгийн ганган газар нь юу гэж? Тэр нь бол цагдаагийн газар. Бүр шилэн барилга байсан гэж. Амарта хамаг авчир яатсын дээ амарта. Дөрөв шинээр нэгдсэн юм шүү дээ. Өнөөдөр гоё өглөө болж байна тий. Аха. Чимэр цай ууж байгаа юм уу? Би харин чацрагын цэцгэрний цай ууж байгаа. Юм цай ууж байгаа. Лимонтой цай. Хаяа санагдахгүй нөө.
Улаастай хотын хажуухан талд байдаг голын ирэг дээр манайж кофего чанж амирда бид хоёр сайхан борцтой гурилдаж шүл идлээ. Өвөө эмээ хоёр мэдсэн жаахан амраад авлаа. Хүүх замд тарваг явж гин. Өвөө минь гой цэцэгтэй газар харахал юм бол тэр газарт нь зогсоож бид хоёр цэцгийн нэр чэйжлүүлэх юм да. Энэ завхны мино юм шиг байна. Би тэгтээ аваагүй. Би завхны цагаан дээлд бас цайгийг авсан. Цагаан дээлд чихэр бас цайгийг авсан. Цагаан дээлд чихрийн эздэг бичлэгийг та нар харсан баха өмнө бичлэгтэр. Энэ талд дүүрэн хөгцөг байсан. Ийм зэмүүд ийм байдаг. Энэ нэг амьд цэцэг гэхээр та нар гойгоод хамарт. Энэ нэрийг өгдөглээ. Амирда ягаан цэцэг үнэрлээд нас урчихсан. Түнээ амирда. Насаараа байна. Баршаа. Өнөөдөр онцфаа. Энэ мөр бүр жаргачихсан харагдаж байна. Би тэрхийн цагаан нуурын ирэг дээр ирлээ. Замнаар сухад том хүн 20,000, хүүхэд 10,000 гэсэн. Өвөө минь тэрхийн цагаан нуурын хойд талд хонуулах гэсэн боловч зам засвартай шороотой байсан учраас чулууд руу хөдлөлөө. Бид суман гол дээр зогсож орой хоол хийж идлээ. Тэр нь бол борцтой будаа ташил. Мөн ч сайхан байсан да. Чулуудын хавцлын урд байсан байшинд бид хонлоо. Яа бид хоёрын ус бүр амар ширэлцсэн. Усаа вач хөө шампан уусахаа. Аха. Брэйси очиж. Чүмэн талбан усаа зүгээр нэлээд мусан жоошн eel эсвэлш. Аха. 50-ын гол дээр очиж байгаа. Бид нарны тосоо турхиж нарнаас хамгаалж байна. Амар гоё зүвээ. Харин тэ өнгөн ч гэсэн гоё ягаан. Бид ягаан цэцгийн талд зогслоо. Энэ нэг Аялал амттайгаа чиглээ шумуулны хувьд бол би амттай шүү гэнэ. Гэхдээ нэ хаасал аваад ирлээ. Өөр хаан өмчлөхөө. Нэг өөр энэ өөр ачгүй яах вэ? Тэгэхэд Ngata. Бэлчээр ингээд ярьж. Бид хоёр буцах замдаа арьсаа арчилсаар ах хангада ирлээ.